Сой. Хариулт хангалтгүй бол дараад нь бас гүйцээж бичгээр өгч За болно. ерөнхий юм асууя. Бям цогт аргыг ч гэсэн урд нь би нөгөө хэрэг эрхлэлтээр байхад бас энэ асуулттай нэг давхарцсан байдлаар ярьж байсан. Энэ төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөөлд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд нь дутуу, бууруу, томьёолтой хിവэрэ дандаа орж ирж байна. Энэ бүр одоо 2 жил баг бид нар дараалж энэ тухай ярьж байгаа шүү дээ. Жишээлбэл энэ тогтвортой байдлын зөвлөөс бүр хилцсэн байна л да. 20-аас 25 оны хооронд төсвийн тухай хуульд 71 удаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тэгээ яагаад гэхээр уялдаа холбоо дистарал нэгдмэл байдал зохицуулалт нь сөргөөр нөлөөлж ийн. Энээс болоод тодотгол хийн төсөв орлого зарлага буурсан энэ гэдэг ингээд баахан асуудлууд. Тэгээ энэ дахин жил тутам төсвийн хүрээ тодотгол хилцэх болгонд энэ тухай яриад мэдээл ойлгоол байгаа мөртлөө яагаад энэ дээр одоо юм нэг агуулга болон зарчмын зөрөөтэй зүйлүүдийн залруулад хууль санаачлаад оруулж ирж болохгүй энэ чигээр нь хിവэр нь байлгаад байдсан болоо гэдэг асуулт байгаа даа. Улсын хурлын гишүүд гэхээс илүү засгийн газраас энэ санаачлагдаж орж ирэх нь зөв байх гэж бодож байна. Энэ дээр нэг хариулт авъя. За инх хоёр сайд хариулъя. Эдийн засгийн сайд. Гамма гишүүн их чухал асуудал хөндлөө. Үнэхээр олон удаа энэ төсвийн хүрээ энэ бодлогын асуудал өөрчлөгдсөн. Асуудал хаанаа байна гэ. Засгийн газар бүх талаас нь тооцоо судалгаа хийгээд ороод бодит болон потенциалдаа тааруулаад ирж байгаа. Зөвхөн би нодлонгийн жишээ хэлье. 26 оны төсвийн хүрээнд Улсын хурлын гишүүд засгийн газар өргөн барьснаас хойш 151 хөтөлбөрийг 2.4 ихний төгрөгийн төсөв төртөгтэйгээр засгийн газрын бодлогоос өөрөөр оруулж ирсэн. Жил болгон давтагдж байгаа зүйл энэ. Тэгэхээр дэгийн тухайн хуулинд яаралтай өөрчлөлт оруулах. Мэргэжлийн одоо байнгын хороо хилцээ дэмжээгүй сандлыг хараалдгүй бусад байнгын хороо сандлыг дэмжээд оруулж ирдэг. Ингээд нөгөө их хурлын мэргэжлийн хороодын одоо үйл ажиллагаанд доголдол нөлөөлөв. Нөгөө бодлогын арга хэмжээ чинь саргамжаад байгаа зүйл. Их өндөр тоо шүү. 151 төсөл 2.4 их нийтийн хөрөнгө оруулалтыг хөндлөнгөөр шийдэж. Дээрээс нь 208 хуулиар зардлыг хуулчилж баталж байгаа юм. Тэр болгонд чинь энэ бодлогын арга хэмжээ өөрчлөгдөж байгаа. Хуулиар одоо төсвийн зардлын тэдэн хувийг энэ зориул. Хуулиарын салбарын цалин тийм байна. Энд ийм урамшуул ийм байна. Нэмэгдэл ийм байна. Гэх мэтлэн одоо зардлын нэгдсэн бодлогыг бид нар яралтай харин их хурл бий болох хэрэгтэй. Энэ дээрээ хянахгүй бол энэ хяналтгүй энэ зардлуудыг энэ улсын хурал дээр бий болгож байгаа байдал өөрөө төсвийн хөгжлийн бодлогыг ингэж олон удаа өөрчлөх, бодлого өгтөргүй байх энэ өөрөө нийгэм эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл гэж үзэж байгаа. Энийг яралтай засах зайлшгүй шаардлага байна. За даваа самбуугийн гаммаа гишүүн тодруулж асууя. За саяын хариултыг ерөнхийд нь ойлголоо. Хоёр дахь асуултаа асуучих гэж бодлоо энэ дээр. За бид нар энэ төсвийн зарлагыг 2027 онд 36.5 их 80. За тэгээ 28, 29 он гэдээ оруулж ирж байгаа тийм. Энэ 25 оны 11-р сарын 12-нд баталсан 26 оны төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн төсөөлийн тухай хууль тусгагдсан одоо нөгөө төсвийн зарлагаас энэ 1.9 их 80-аар буюу одоо 26 оны батлагдсан төсвөөс нэг 10.7 11% орчмоор их нэмэгдэж байна л та. Тэгээд энэ дээр одоо ингээд төсвийн зарлага ирэх одоо жил ингэж яг өсөд байгаа бодит шалтгаан нь яг юу вэ? Одоо энэ инфляц орж байгаа юу жишээлбэл те. Үүнд эдийн засгийн одоо төрийн оролцоо, төрийн байгууллагуудын оронтой бүтэц гэж яриад байгаа энэ асуудлууд хэр зэрэг нөлөөлдөг. Одоо мэдээж энэ дээр нэг урсгал зардал цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудал яригдана. Бид нар ерөөсөө өөр зардал тавьж чадхаа байчлаа гэдэг аа шүү дээ. Тэгвэл нөө өнгөрсөн жил За инх хоёр сайд хариулъя. Зардал мэдээж инфляц шингэж байгаа. Жил болгон хөрөнгө оруулалтын зардал инфляцтай холбогдуулаад өртөг өсөж байгаа. За төрийн албаны орон тооны өсөлт үндсэндээ хэмнэлтийн байдалд орсон. Байх ёстой орон тоон батлагдсан орон тооноос 20 гаруй мянган албан хаагчаар орон тоо дутуу байгаа. Нэмж нөхөж
ажилд хүн оруулахыг хязгаарласан байна. Нөгөө талаар хүн ам өсөж байна, дасралтгүй өсөж байгаа. Энийгээ дагаад цалин тэтгэр өсөж байна. Цэцэрлэг сургууль нэмэгдэж байна. Энийгээ дагаад урсгал зардал бий болж байна. Хүн амын өсөлттэй холбоотойгоор эхнэлэх сэрүүл мэндийн олон шинээр байгууламжууд нэмэгдэж байна. Тэрийгээ дагаад урсгал зардлууд өсөж байна. За мөн орон нутагт төрийн үйлчлэгийг хүргэхтэй холбоотойгоор төрийн үйлчлэгээний чанарыг сайжруулалттай холбоотой хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байна. Орон нутагт эмнэлэг, сургууль, захиргаа, соёлын байгууллагууд, эрчим хүч. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Сонгобайн Замирагийн урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 12-ын А ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцсан.